За сайн байцгаана уу. За өнөөдөр үнгүй хичээлийн 5 дахь цуврал орж байна. Тэгээ өнөөдрийн сэдэв бол full margin арилжаа гэж яг юу вэ? Тэгээд энэ талаар бас зарим нэг зөв ойлголтыг бас хүргэхийг зорилоо. Тэгээд ер нь бол сүүлийн үед хараад тахт бол ихэнх хүмүүс full margin арилжаа нэлээд хийдэг болчих. Тэгээд бас яг цаад нөгөө утга санаа агуулгыг нь ойлгохгүйгээр анхлан сурж байгаа хүмүүст буруу ойлголт өгснөөр бас нэлээд олон хүмүүс дансаа шатааж байна. Тэгээд хэдүүлээ өнөөдөр энэ талаар бас зөв ойлголттой болоод хэрхэн яаж бас хийдэг, цаадалд бас ямар стратеги ашигладаг гэдэг талаар ерөөдөө хичээлээ орё. За нэгдүгээрт бас pool margin арилжаа гэдгийг ойлгохын тулд нэгдүгээр та leverage гэдэг зүйлээ бас зөв ойлгох хэрэгтэй. Leverage гэж яг юу вэ гэхээр broker-өөс та хадад зээлж байгаа мөнгөнд дүн гэж ойлгож болно гэсэн үг. Тэгэхээр одоо жишээлх юм бол $500 хүн нэг ярцсан 100-тай leverage-ийг broker-өөс авлаа гэж үзэхэд таны мөнгийг 100 дахин өсгөөд $50,000 болж гинэ гэсэн үг. Тэгэхээр үлдэгдэл одоо $49,500 бол broker-өөс танд зээл олгоод өгч байгаа гэсэн үг арилжаанд оролцоход чинь. Тэгэхээр нэг өсөндөө бидэрт одоо power буюу хүчийг нэмж өгж байгаа арилжаанд оролцох. Тэгээ энэ нэг талаасаа их хэмжээний ашиг бас авах боломжтой байдаг ш. Нөгөө талаасаа бас өндөр эрсдэлтэй байдаг гэсэн. За одоо жишээлх юм бол $200 дээр те нэг ярцсан 50-тай leverage ашиглалаа гэж үзэхэд таны мөнгийг 50 дахин ихсгээд $10,000 юм шиг арилжаанд оролцож түүнээсээ бас ашиг авах боломжтой гэсэн. Гэхдээ таны $200 ч юм уу таны $500-ыг бол баланст байгаа мөнгөч нь бол дуусахад таны хүчээр автоматар одоо арилжаанаас гаргаад брокер бол өөрөө ямар нэгэн алдагдал бол ерөөс хүлээдэггүй гэдгийг сайн санах хэрэгтэй. За тэгээд ерөнхийдөө pool margin хийдэг хүмүүс одоо хэдтэй leverage хийхдээ авдаг вэ гэж байна тийм. Ерөнхийдөө ингээ нэг ярцсан 10, 20, 50, 100 гэдэг ингээд ерөнхийдөө одоо бүхэл төрлийн leverage-ийг бол авах боломжтой. Гэхдээ ихэнх брокеруудын дундаж leverage нь бол нэг ярцсан 500-тай байдаг. Тэгээд normal буюу яг үндсэн өөрийнхөө дансан дээр буюу одоо main дансан дээр ихэвчлэн нэг харьцан 100-тай leverage ашиглахад бол юм бол болдог гэсэн үг. Тэгэхээр нэгийг харьцах нь 100-тай leverage ашиглаад та $100-тай байлаа гэж үзэхэд ерөнхийдөө таны арилжаанд оролцох боломжит дээд макс дүн чинь бол $100,000 гэсэн үг. $100-ыг 100-аар хөржүүлээд $100,000 юм шиг арилжаанд оролцож болно гэсэн үг. За тэгвэл ерөнхийдөө одоо та эдийн зургийг харж байгаа хэрэгтэй. Ерөнхийдөө ингээл нэлээд олон удаа ингээд шигдсэн ийм арилжаанууд зөндөө ингээд хаасаагүй явдаг болсон. Тэгээ энэ бүх арилжаан дээр бас ингэж яваад байгаа юм бол биш. Тэгэхээр нэг удаа орохдоо хизээч $100-аас юм бол хэтвэрлэхгүй байх хэрэгтэй. Одоо нэг удаагийн данс цэнэглэлт чинь $100 сэтэхгүй байх хэрэгтэй гэсэн үг. Тэгээ анхлан суралцж байгаа бол. За хоёроос олон данс үүсгэх нь. Тэгээ ерөнхийдөө нэг дансаар ингээд зөвхөн нэг данс цэнэглэл тэрнгүүрээ одоо байнгын юм амжилттай арилжна гэж бол байхгүй. Тэгээд pool margin арилждаг бүр ийм стратегиар байнгын арилжаа гэдэг хүмүүс бол маш олон данстай байдаг гэсэн. Тэгэхээр $100-оор нэг удаа цэнэглэх биш. Ерөнхийдөө $10-оор 10 өөр дансан цэнэглээд ингэснээр ерөнхийдөө танд 10 амь бүрдэж байна гэсэн. Тэгээ энэ 10 амны чинь одоо 10 дансны чинь 9 шатлаа нэг нь амжилттай болоход нөгөө 9 дансныхаа одоо алдагдлыг бол хангалттай нөхцдөг гэсэн. Тэгэхээр ихэнх одоо анхлан суралцж байгаа хүмүүс яг өөрөө одоо ингэ дансаа анх удаа цэнэглэхтэй. За ингээд $100 цэнэглээд энийг ингээд өсгөхөд болоод идэх юм чинь би ингэж үзнэ гэж ороод тэгээд тэр одоо өөрийнхөө цэнэглэсэн дансыг шатаачдаг гэсэн. Гэхдээ энэ бол цаанаа бол ерөнхийдөө тэр арилжаанд оролцоод та хэд ашиг харуулдаг байгаа хүмүүс чинь $100-оор багадаа 5 данс үүсгэсэн байна. Тэгээ энэ 5 дансны чинь 2 3 шатаад 1 2 нуудаа амжилттай болоод нөгөө хэдийнхэн алдагдлыг бол хангалттай нөхцдөг гэсэн үг. За тийм байдлаар явдаг байгаа. За тэгээ хамгийн дээд тал дээр ерөнхийдөө 3,000 хүртэлх leverage-ийг олгодог газрууд байдаг гэсэн. Тэгэхээр $100-ыг 3,000 дахин өсгөн гэсэн. Тэгэхээр $300,000 юм шиг арилжаанд оролцох боломжийг өгч гин гэсэн. Тэгэхээр энэ бол өөрөө маш аимшигтай leverage-ийн тоо. Ер нь бол үндсэн дансан дээр ийм leverage ашиглах бол одоо хэрэг байхгүй гэсэн. За гэхдээ дундаж брокерүүд нь бол нэг ярцсан 500 хүртэлх байдаг. Зарим брокерүүд бол сүүлийн үед нэг ярцсан 1000 хүртэлх leverage-ийг болж зөвшөөрдөг болсон. За жишээлх юм бол X-ийн брокерийн хувьд гэх юм бол нэг ярцсан 1000-тай leverage-ийг зөвшөөрдөг. Дээрээс нь 100% бонус олгоод бидэрт одоо бас нөөц боломжийг бас ингэж бүрдүүлдэг гэсэн. За одоо хэдүүлээ нэг жишээ авч үзэх юм бол таны мөнгө $10 байлаа гэхэд нэгийг харьцан 1000-тай leverage ашиглахад тухайн мөнгө маань $10,000 юм шиг одоо өснө гэсэн үг. Тэгээ $10 мөртлөө $10,000 юм шиг одоо арилжаанд оролцоод байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэний олж байгаа ашиг нь төдий чиний их байх боловч нөгөө талаараа бас $10 чинь шатгаад бол маш хурдан хугацаанд шатах учраас нэг данс бол тэгээд нүд ирэмхийн зур ингээд шатаад өнгөрч гэсэн үг. За энгийн арилжааны үед ерөнхийдөө эрсдэл нь 1-2% байдаг. Одоо ерөнхийдөө нөгөө арилжаа хийдэг хүмүүсийн энгийн одоо арилжааны буюу яг үндсэн гол дансныхаа эрсдлийн хувьд бол 1-2% байдаг. Харин full margin буюу одоо margin шахдаг арилжааны үед бол байгаа мөнгө бүгдийг нь эрсдүүлж байна гэсэн. Ерөөсөө тэнд ямар ч эрсдлийн менежмент байхгүй,
ямар ч дүрм журам байхгүй зүгээр ерөнхийдөө бүх байгаа мөнгөө эрсдэлд оруулаад бүгдийг нь тулгаад арилжаад оролцож байгаа гэсэн үг. Тэгээ тиймээс ерөнхийдөө олон данс үүсгэсэн магадлалын онлоор бол ялах магадлалыг нь бол нэмэгдүүлдэг гэсэн үг. За гэхдээ хамгийн чухал зүйл нь ашгаа тэр дорн татах. За энэ бол хамгийн чухал. За ихэнх хүмүүс нь өөрийнхөө одоо ингээд те ганц данс ерөнхийдөө нэг азар ч юм уу гэж өсгөөд за тэрийгээ ингээд өөрийнхөө маш сайн трейдер болоод ингээд тийм учраас ингээд өсгөчлөө гэж бодоод за тэгээ олсон мөнгөө үржүүлээд ингээд өсгөөд яг энэ хэмнэлээр явах юм бол айгүй хурдан хугацаанд ерөнхийдөө ингээд хэдэн зуун мянган доллартай болчих юм шиг нүдэнд нь төсөөлөгдөөд за тэгээд алддаг гэсэн. За бодит байдал дээр бол арилжаа болгон амжилттай байдаггүй. За тэгээд нэг л өдөр яг ингээд хурдан олсон шиг эргүүлээд бас тэр өсгсөн мөнгөө эргүүлээд алдчих боломжтой байдаг учраас нэг дансаар нэг удаадаа маржин шахаад маш амжилттай тэр нь явсан бол түүнээсээ одоо олсон ашиг бүгдийг нь татчих хэвээр гэсэн үг. Тэгээ тэрийг ингээд бас салгаад ингээд хуваагаад те. Тиймэрхүү менежментээр явдаг байгаа. Тэгэхгүйгээр ингээд ерөнхийдөө орсон арилжаа болгон дээр ингээд явах юм бол нэг л өдөр ерөнхийдөө шатна гэсэн үг. За тэгээ ерөнхийдөө пул маржин арилжааны ер нь стратеги ер нь ямар байдаг вэ гэдэг. Ер нь ихэвчлэн арилжаа маржин шахдаг хүмүүсийн агчлал бол өндөр волюмтай мэдээнүүдийн үеэр бол арилжаа хийдгээ гэсэн. Тэгээ энэ ч сарах юм бол сар болгон гардаг арилжаануудаас хамгийн өндөр волюм буюу хамгийн өндөр pips хөдөлдөг, олон pips хөдөлдөг мэдээнүүд байна л да тий. Хамгийн өндөр нь бол non farm мэдээ байгаа тий. Сар болгоны эхний 7 хоногт гардаг мэдээ байгаа. Тэгэхээр жишээлбэл non farm мэдээний үеэр пул маржин арилжаа 3-4 дансаар ингээд одоо хийгээд хийлээ гэж үзэхэд нэг данс нь мэдээж амжилттай болно то тий. Тэр нь бол бусад бүх дансуудын алдагдлыг бол төгчдөг гэсэн үг. За жишээлх юм бол алтны үеэр алтны хашин дээр саяны одоо 8 сарын 2-ны өдөр гардаг non-farm мэдээгээр жишээлбэл алтлаг гэхэд 11,000 гаруй pips бол хөдөлсөн. Одоо ерөнхийдөө одоо ингээд хөдөлгөөнийг харах юм бол тэгээ энэ бол 452% бол ингээд хөдөлсөн байгаа. Алтны хувьд бол огцсон маш хүчтэй уналтыг бол үзүүлсэн. Non-farm гараад доошоо гойцсон. Тэгээд л үргэлжлүүлээд энэ чиг ингээд гойцсон гэсэн үг. За харин евро USD-г харах юм бол 220 pip дэшийг өсөлт үзүүлсэн. Тэгээ энэ бас л non-farm мэдээний үеэр огцсон дэшийг ингэж ханшууд буудсан гэсэн үг. Тэгэхээр мэдээж маржин шахдаг, пул маржин хэрэгэлд арилжаа хийдэг хүмүүсийн хувьд бол мэдээж нэг дансаа тэр чигтэн бенчин тавьж байгаа хувьд бол өндөр волюмтай юм мэдээнүүдийн үеэр орох юм бол мэдээж өндөр ашиг хүртэнэ. Тэр чинээгээр бол одоо нөгөө бусад алдагдлуудаа бол төгөхөд амар болно гэсэн үг. Гэхдээ энэ бол үндсэн данснаас ялгаатай зүйл гэдгийг ойлгох гэдэг тийм. За одоо тэгвэл хэдүүлээ яг үндсэн яг арилжаа чи юм ямар дансуудтай байх боломжтой. Тэгээ данснууд яаж менежмент хийдэг нэг жижигхэн жишээг ингээ харъя. За жишээлх юм бол миний хувьд те одоо үндсэн данс гэдэг нэг данс байгаа гэж үзье. За үндсэн данс бол ямар ч арилжаач бол main данс гэдэг нэг гол үндсэн данстай байх ёстой. Тэгээ энэ дансан дээр тогтмол эрсдлийг бол 3-5% дээр миний хувьд бол барьдаг. За зарим хүмүүс бол бүр энэс багч барьдаг тохиолдол байдаг. Тэгээ энэ данс бол биднэрт тогтмол сардаа ямар ч нэг юм тодорхой хэмжээний өгөөжийг бол байнга өгч явах хэрэгтэй данс гэсэн. Тэгээ энэ бол тийм бага дүнтэй биш, ерөнхийдөө боломжийн дүнтэй. За нэг 5-10 мянгаас дээшээ дүнтэй юм данс байх хэрэгтэй. Тэгээ энэчнээсээ сардаа тогтмол нэг 5-8% ашиг бол авч идэг. Эрсдлийг бол ийм хэмжээнд барьж идэг юм данс. Энэ дээр бол яг л дөрмийг бол дөрмээр нь баримтлаад явдаг тех ёстой данс байгаа. За хажуугаар нь бол бас нэг юм фанз данс гэдэг нэг данс байгаа. За энэ бол сүүлийн үед бас 15 оноос хамгийн анхны фандын програм газар чинь бол FTMO гэдэг газар байгаа тийм. FTMO бол 2015 онд байгуулагдаад энэс хойш хүмүүст санхүүжилт буюу чадварлаг арилжаачдад одоо санхүүжилтийг олгох зорилгоор нэгдэжсэн юм компани. За тэгээ иймэрхүү байдлаар одоо фанд дансыг бас авч болно. Одоо бол ерөөсө хар мянган юм фандын компаниуд бий болчихсон байна. Тэгэхээр ийм фандын данс байх хэрэгтэй. Тэгээ энэ фанд дээр бол хичнээн данс үүсгэсэн болно гэсэн. FTMO дээр нэг 2 данс, FXify дээр нэг 2-3 данс, Motfans дээр нэг 2 данс гэдэг юм уу те. Үнэхээр чадчихлаа байл ингээд аваад авах хэрэгтэй. Тэгээ энэ таны арилжааны капиталыг буюу хөрөнгийг томруулаад авчих хэрэгтэй гэсэн. За тэгээд энэ дээр эрсдлийг бол 0.5-аас 1% дээр бол барьдаг фандын одоо дансны хувьд гэх юм бол. За тэгээд сардаа ерөнхийдөө нэг данснасаа нэг 2-3% ашиг авах зорилготойгоор ордог. За нийтдээ нэг $100 капиталыг үүсгэжлээ гэж бодъё те. Ингээд бүх газруудаас түүж аваад FTMO дээр нэг 200 мянган данс, Мот дээр бас нэг 2 данс, Fixify дээр гээд ингээд нийлээд нэг $100 юм капитал үүсгэжлээ гэж бодоход энэ чинээс та нэг сардаа 2-3%-ийг л авахд ерөнхийдөө бол хангалттай гэсэн. Эрсдлийг маш бага хэмжээнд бариад тогтмол энийг ингээд урьдчилуулад байх хэрэгтэй гэсэн. За хажуугаар нь харин пул маржины данс гэж нэг зүйл байгаа. За энийг бол ихэнх хүмүүс маш буруу ойлгоод байгаа. Яагаад гэвэл одоо ингээд инстаграмаар ч юм уу сошиал хуудасуудаар харахаар ингээд маш бага хэмжээний үнийн дүнг нэлээдгүй хэмжээг өсгсөн ийм одоо зүйлүүдээ ингээд скриншот хийгээл хүмүүст харуулдаг. За энэ анхлан арилжаа суралцж байгаа хүмүүст бол
одоо энэ хүн байнга л ингэж өсгөөд идэм шиг бол боддог гэсэн. Тийм бодолд төрүүлдэг гэсэн. За тэгээд өөрийнхөө үндсэн данс буюу одоо ингэж эрсдэл барих ёстой дансан дээрээ full margin дансны стратегийг баримтлаад тэгээд шатаачдаг. За энэ бол энэ хоёр дансаас чинь шал тусдаа зүгээр хажуугаар нэг хоббигоо болгож хийх. Эсвэл зүгээр нэг жижиг дансыг өсгөөд үзье гэдэг нэг өөртөө чаленж тавих ч юм уу те. Тиймэрхүү байдлаар явах ёстой зүйл болохоос биш. Яг арилжаа болгоо ингэж явах юм бол амжилттай арилжаач байх юмч боломж байхгүй гэсэн. Тэгэхээр иймэрхүү байдлаар нөгөө нэг анхлан ялангуяа энэ зах зээл рүү орж ирж байгаа хүмүүст буруу ойлголтыг зарим хүмүүс ингэж өгөөд байгаа учраас тайлбарыг өнөөдөр хичээлээр бодлоо ингэж хүргэхийг зорилоо. Тэгээ ерөнхийдөө бол та бас нэг жишээ харуулъя те. Ерөнхийдөө энэ Bernd гэдэг энэ залууга энэ залуу бол одоо FTMO буюу санхүүжилтийн газар олгодог газраас 127 удаа одоо татал тасралтгүй хийсэн юм амжилттай трейдер одоо бүр саятан трейдер гэсэн үг. Тэгээ энэ трейдер хүний яг өөрийнх нь main дансан дээрээ баримталж явдаг риск бол маш бага хэмжээний рискийг баримталдаг. Тэгээ та хэд харах юм бол 2773% гэж байгаа тийм. Энэ бол энэ хүний бүтэн жилийн нэг дансных нь одоо өсөлтийн хувь гэсэн үг. Тэгээд бүтэн жил явж 27%-ны 73% нь дансаа өсгсөн байгаа тийм. Тэнгүүд энэ хэмжээ нь бол $388,000 буюу Монгол мөнгөөр нэг тэрбум 200 сая төгрөг хэмжээний мөнгө байх жишээ нь. Тэгэхээр капитал нь том байх тусмаа одоо эрсдлийг бага хэмжээнд бариад тэгээд энэ өөрөөр хэлэх юм бол чамлахааргүй хэмжээний үр дүнг харуулдаг гэсэн. Тэгэхээр анх арилжаан суралцж байгаа хүмүүс $100 оруулаад эсвэл $1000 оруулаад тэрнгээрээ өсгсөөр байгаад саятан болно гэж боддог. Энэ нь бол яг үндэ бодит байдалтай хязгаарч биелэгдэх боломжгүй зүйл байгаа шүү. Тэгээд дансныхаа стратеги одоо нөгөө юуг хуваарлтыг бол яг иймэрхүү маягаар хийх юм бол та хэд их зүгээр яг үндсний гол данстай тэгээд фандын данстай дээрэс нь full margin шахдаг. Энэ бол цалингаар ярих юм бол одоо бидэрт нэг бонус цалин шиг орж ирж байгаа хэвээр зүйл гэсэн. За сардаа нэг өөртөө челленж тавиад нэг $50 сэнэглээд энийгээ нэг 5500 ч үдэ одоо хийдэж байдیں۔ Тэ өсөх юм бол тэрийг шууд татж аваад өөртөө нэг хэрэгтэй зүйлээ худалдаад авчдаг. Нэг иймэрхүү байдлаар ашиглах их зүгээр. Үндсэн данс бол та хэдийг тогтмол яг нэг хуваар сартаа өгөөж явж хэвчээ юм данс байгаа шүү. Энэ хоёроо бити салгаж одоо бишээ нийлүүлж ингэж бодож алдаа гаргаарай гэдэг үүднээс өнөөдөр хичээлийг хүргэлээ. Тэгээд дараагийнхаа контентыг бас та авахын тулд битүү суган дээр subscribe дараад за тэгээд манай Telegram channel бас нэгдэж ороорой. Тэгээд ер нь явцдаа маш сонирхолтой контентуудыг хийх бодолтой байгаа. Тэгээд одоогийн байдлаар битэд бас нэг $200 challenge гэдэг нэг зүйл эхлүүлсэн байгаа. Тэгээд энэний маань гол зорилго нь $200-ыг $1000 болгох зорилготой. Өсөлтийн хувийг бодох юм бол 500% хийх зорилготой юм challenge. Тэгээ би яг орсон оролтоо тухайн хүмүүстэй цаг тухайд нь хүргээд намайг дагаад тэр хүмүүс маань ордог. Лотны хэмжээг адилхан ордог. Тэгээд эцсүүлд нь ингээд хийдүүлээ цуг явсаар хагаад $200-ыг $1000 болгох зорилготой юм төсөл байгаа. Тэгээ энэ төсөл маань одоогийн байдлаар нэг 50% дээр явж байна. Одоогийн бидний баланс бол нэг $440 баланстай ашиг гэх юм бол нэг $200 юутай ашигтай гэсэн үг. Тэгэхээр явцдаа энэ маань ингэж явсаар байгаа таргеттай хүрэх юм бол бидний төсөл амжилттай болно гэсэн үг. Тэгээ энэ дээр баримталж байгаа стратеги гэх юм бол үндсэн дансан дээр баримталдаг энэ 3-5% стратегийг бол баримтлаад тэр данс бол хизээж өсөхгүй. Тэгэхээр мэдээж pool margin дансны стратегийг баримтлаад өндөр эрсдэл тавиад явж байгаа гэсэн үг. Тэгээ өндөр эрсдэл тавьж яваад юу ойлгохыг хүсэж байгаа вэ гэхээр хүмүүст яг арилжааны бодит байдлыг яг чин шударгаар үзүүлэх зорилготой байгаа юм төсөл байгаа шүү. Тэгээд ерөнхийдөө энэ хоёр дансыг бити хооронд хожигдохаараа манайхан тэгээд дараагийн контентууд дээр уулзцгаая. Тэгээд амжилт манайхан.